Хасмаар яхад улам нэмэгдээд байгаа гизийг хараад эргээд бид нар яг үхээр эргээд дахиад стресстэн. Баланс энэ нутгаар. Төрхилийн мөнгөд болж байгаа. Ялангуяа дөрөв төрлөлийн дараа за хөвлийн маань гиз хэсэг маань хизээж хуучин шиг болох нэ гэж бодож байсан. За тэгээ тэр бодол өөрөө стресс үүсгэдэг. Стресс нь кортизол даврын нэмэгдүүлэн тийм. Кортизол давар өндөр байхад хөвлийн өө хэсэг өшөө хоримтлагцаар байна. Яг тэр хөвлийг уул нь хасаад байхгүй болмороо. Гэхдээ бид нар өөрсдөө одоо толгоондоо яа за миний хэсгээр ингээд ерөөсөө тийм ингээд би энийг олон жил боллоо. Энээсээ салж чадахгүй байна. Дуртай өмдөд одоо нөгөө тавчиж чадахгүй байна. Таарахгүй байна гэх юм уу. Санаа зовох тусам эргээд энийгээ улам нэмэгдүүлээд идэг. Биологийн хувьд энэ тийм юм тойрог болчиход байгаа байхгүй. Төргийн тойрог гэдэг шиг. Жин хасмаар байдаг. За тэрэндээ стресс гэх юм бол тэр стрессээс нөгөөдөө кортизол давар ялгараад тэр кортизол давар их байгаад тах юм бол хөвлийн өөх эргээд нэмэгдээд хасагдах биш нэмэгдээд байна. Тэр нэмэгдсэн юм чинь нөгөө хасмаар яхад улам нэмэгдээд байгаа гизийг хараад эргээд бид нар яг үхээр эргээд дахиад стресстэн. Тэнгүүд ингээд нөгөө яг түрүүний хэлээд байгаа чөтгөрийн тойрог ингээд эргэлдээд өөрчлөлт гарахгүй. Шинжлэх ухаанд бас gut brain axis гэж нэрлэдэг тийм зам байдаг. Хотоод гиз болон тархи вагус мэдрэлээр шууд холбоотой. Сэтгэл санааны байдал, өөртөө идэх хэтгэл, эрч хүч болон стресс гэдэг ингээд ерөөсөө сайн ч муу ч бүх тохиолдолд очно. Тийм учраас кортизол давар багасгах өөр нэмэлт зүйлийг одоо олж тэрийгэ стрессээ багасгах ашиглаар гэж хэлмээр байна. Миний хувьд бол одоо би амин тасыг 10 гаруй жил хэрэгжилж байна. Стресс тайлах тал дээр одоо энэ амин тасаа бол яг сайн ашигладаг, үнэрт нь ууршуулна, түрхэн. Тэгээд давхар надад маш үрдэн өгч байгаа. Гадаа гарч гүйж байгаа маань өөрөө бас стресс тайлахны хэрэгсэл. Нартай үүлдээ хамаагүй те агаарт гараад дэше тэнгэр хараад жигт амьсгал дээр төвлөрөх хэрэгтэй байдаг. Нэг төрлийн бас ингээд бясалгал болдог. Зөв эрүүл аргаар стрессээ тайлангаа одоо бэлхүүсээ нарийсах, жингээ хасах, жингээ барих тал дээр эмэгтэйчүүд маань бас бодолцоороо